бие амархан, сүрэг тарган, сайхан намаржиж байна уу? Малчид эко аж ахуйг эрхэмлэх нь. Монгол орны 33% ихэнх нь оршдог, хавтгайн бөхшрээлж үзэгдэх, халиун ангир зоолж харагдах хангар уудам нутаг бол говьалтай аймаг. Энд уулын мөндөр усны тунгалаг, өвсний сорлог нэвэ. Алс үйдийн нутагт мороор битгий хэл машинаар туулж оромгүй уул даваа сайр хөндөй олонтой төхөөн. Газрын гарт сайтай, ургамлын баялаг ихтэй, дагшин Монгол оронд мал маллах шиг сайхан зүйл хаана байх вэ? Гэвч хэлж ирдэггүй хийсч ирдэг байгалийн зүрхчин дор мал малчин хоёр маань эсэм мэнд элбэг амгалан байх л юу юунаас эрхэмсэн. Бор халдсан салхи хэр дамжиж дэгдээд бут сундуул өргөсдөж буй энэ цаг дор цагийн байдал бэлчээрийн даац эрүүл мал эко аж ахуйн тухай говьалтай аймгийн эрдэнэ сумын малчин дашин гэрэг сонсогч танаад илгээе. За манай нутгийн бол энэ өвлдөн бол нутаг орондоо өвччих сайхан байгаа. За хойтлын сумуудаас бол одоо жаргалан халиун тайширсан малчтаас ганц хоёр малчд бол одоо энэ жил наашаа галтсан, зарим нь бол одоо ороод ирсэн, гуйлан тосхноос хүртэл ороод ирсэн. Гэтэ малчд ирж байгаа сургуулсан. За зарим нь бол одоо орж ирж хаана багтахаараа бууж хаяа багтахаараа идэнэ гэж одоо төрөөчийн малчд бол манай сум руу ороод ирсэн байгаа. Ямар ч үсэн өвлдгийг бол өнтөд авчих нь одоо эрх хаврын одоо урд үндсэн хэмжээ сайн байх юм бол одоо аваржаал ч гэсэн бас сайн байх магадaltaй байгаа манай сумын хувьд тий. Тэгэхээр эрүүл бэлчээр гэж байгаа шүү дээ. Энэ тал дээр нь ямар үзэл бодолтой явдаг та? Эрүүл мал бол одоо цаашлаад Монгол хүний эрүүл байхын бүр цаашлаад одоо эдийн засагтай холбоотой. Энэ тал дээр нь малчин хүний хувьд юу гэж бодлоо? Манай Говьалтай аймгийн Баруунтлын бас баруун уртлын бүс нутгууд одоо малын хамгийн эрүүл байгалийн одоо хамгийн сорлог сайхан ургамлыг идчихдэг мал бол хамгийн эрүүл. За энэ дээр бол одоо сүүлийн үеийн малын одоо тарилга суулалт өвчин эмгэг бол одоо хамгийн бага гарч яадаг. Ийм бүс нутаг одоо хамгийн цэвэр эко малын бүтээгдэхүүнтэй 3 сумуудаар Говьалтай аймгийн уртлын бүсийн 3 сум одоо ингэ шалгарсан байдаг. Тэр утгаараа бол ер нь жинхэнэ эко малын бүтээгдэхүүн Говьалтай аймгийн Эрдэнэ чанарын сумуудаас бол одоо мал мах сүү цагаан эдээ бол одоо Монгол орныхоо албанд үйлдвэрлэж бүтээгдэхүүн нь одоо явж идэм аа. Нутаг өөр онцлогтой. Говь төшгөлсөн газраа малын мах сүүн бүтээгдэхүүний онцлог чанар гэхэд өөр байх жишээтэй. Үүнийг дагаад малчид маань малаас гарах ашиг шимээр эдийн засагт эргэлт оруулж худалдан борлуулах, эко бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, амжиргаагаа дэвшлүүлэх гэгчлэн олон талтай ашигтай. Энэ бүхний цаад үндэс суурь бол бэлчээрийн даацын зүрх хөстэй ашиглалт хуваарлт юм. Ингээд ургамлын гарц ямар шалтгааны улмаас болж доройтдог мөн бэлчээрийн даацтай холбоотой асуудлын талаар малчин дашираг хүргье. За бэлчээрийн даац бол одоо хамгийн бууруулж байгаа юм бол үндсэндээ одоо дэлхийн цагаан гарын дулаалт байгаа. Энэ урд үндэсний хэмжээ багасснаас болоод танаад их говьтой цөлийн бүс одоо их нэмэгдэж байгаа. За урд үндэсний сайн байгаа нөхцөлд бол бэлчээрийн даацыг бол барьж байгаа. За сүүлийн үед бол байгаль өөрөө жамаараа гэдэг шиг ганц удны давтамж элбэгшиж байгаа. 10 жил нэгээс 2 5 жилдч бараг нэг төхөх гээд байгаа. Тийм учраас малчид ч гэсэн одоо малыгаа тоотлохыг сүүлийн үед цөөлөөд нутаг орноо илүү сэлгэдэг болоод илүү бүсчилж юм уу одоо улирлын чанартай цуслан намарж хаварж байгаа нэг ус үлжээний бүсгэж одоо бүр бэлчээрийн тэм журам гаргаад одоо тэр журмынхаа даргуу үйлждэг. Одоо зарим улсууд ч гэсэн одоо их олон малыг бол одоо зах зээл таваарлаг болгож зөвхөн малаар мөнгө олохоор биш одоо мөнгөөр одоо өөрсдөө тэрийг зохицуулж эдийн засгаа өөр чиглэлээр одоо хөгжүүлж ирж байгаа. Малын тоотлогоо дээр бол одоо малчид эрс бас одоо татгалзаж байгаа. Одоо чанардаар нь илүү анхаарах, илүү цөөн малаар ашиг олох. Тэр байдал дээр бол малчид одоо илүү санал одоо энэ төсөл арга хэмжээний хувьд ч гэсэн одоо илүү тэр чиглэлээр нь илүү сургалт зохион байгуулалт явуулж өгч байгаа. Онгон зэрлэг бэлчээр дэдээшилж буй мал бол эко бүтээгдэхүүнөөс мөн
Тэр дамаа Монгол мал дэлхийд гарцтай томоох эрүүл хүнс юм. Малчид маань сүүлийн үед тооноос чанар талдаан төлхөө анхаарах болсон нь мэдлэг мэдээлэлд илүү ойртож, амьдран буй нийгэм цаг үетэйг дөрөө харьшуулж буйн хэрэг. Тиймдээ ч малчид сургалт сурталчилгаанд хамрагдаж, туршлага солилцож, айл хотлоорон баг сумаараа нийлэн хамтын ажиллагаагаа өрнүүлэх болжээ. Говь Алтай аймгийн Эрдэнэ сумынхан энэ тал дээр санаачлаг гарган хамтын хүчийг нэгтгэн ажиллаж байна. Байгальд яаж ээлтэй байх вэ? Байгалаасаа эргэж одоо энэ малынхаа олон төрлийн ашиг шимийг хүртэж хэдэн зуунд явж ирсэн энүүнийг одоо үргэлжлүүлэх энэ байгаль Монгол орны байгалийн докторлолтод бэлчээр байгалийн докторлолтод хангахын төлөө одоо иншүр төслийн хувьд бол одоо манай сумд 11 бүлэг байгуулад 19 онд байгуулагдчихсан малчдын бүлэг байгуулад за энэ төсөл арга хэмжээнд бол манайд үндсэндээ эко ходог нэгийг за болгогийн их одоо жинхэнэ усны ундраг болсон болгогийн ихийг 8-ыг одоо ашиж хамгаалсан. Тэгээд одоо малчдад 10 га цаган ог одоо яаж урах нь гэж одоо бэлчээрийн тандалтаар ашиж цаган ог одоо 10 га ашиж хамгаалсан. Хармагны мод бот суулгаж 2 га мод бот суулгаж бичил тэм төсөл хэрэгжүүлж өгч байгаа. Шахмал төлс одоо загийг төлөхгүй байх. Шахмал төлсийг хүртэл одоо үйлдвэрлэдэг техник хэмжээний бичил төсөл бас хэрэгжиж байгаа. Тэгээ одоо тийм байна. Тэгэхээр энэ одоо төслийн үйл ажиллагаа бол манай орон нутгийн хэмжээнд аймгийн зохицуулагч тийм энэ шүр төслийн хамт олон энэ төслийн хамт олонд бол одоо цаашдын ажил төрөлд нь улам их өндөр амжилт төсөё. Малчдад одоо ээлтэй байх, байгальд ээлтэй харьцах, амтанд одоо ээлтэй байх, байгалийн тэнцвэрийг хадгалах тал дээр одоо гоцог тусал дэмжиж сургалт сурчлагаа явуулж малчдад одоо оюуны том хөрөнгө оруулалт болон усан дээн хамгаалж энэ том хөрөнгө оруулалт хийж өгч байгаа. Энүүнд одоо талархалтай байдаг. За тэгэхээр өвөг дээдсээс одоо энэ өвлөж яваа нүүдэлчин монголчууд. Тэгэхээр бидний одоо хойч үе залуучууд, залуу малчдтай хандаж та юу хэлмээр байна? За залуу малчдтай ханд бол одоо байгаль дэлгийтэй ээлтэй, байгалаа хамгаалсан тэгжиж одоо цааш нь одоо энэ дэлхийн өв болсон мал аж ахуйгаа авч явж одоо ингэж амьдрах нь бол одоо энэ зарчимд бол одоо дээрээс хамгийн чухал зүйл бол одоо залуу малчд бол энэ чухал байгаамаа. Байгаль дээлтэй малчин байх, байгалаасаа одоо гişиг энэ юу гүрчээд учраас одоо энэ жинхэнэ газар шороо байгальдаад одоо хайртай байж энүүндээ одоо зөв зохицтой бэлчээрийг одоо даац тэр ургамлын одоо тааруулж энд одоо илүү одоо тэр олон тоололготой маднаас татгалзаж байхыг одоо хамгийн чухал чилж байна залуу малчдаа. Дээд тэнгэрийн эвэл дор дэргэд уулсынхаа нүмер дор малвы наамлаж ирсэн үнэн ганц чудаг гэмээн Монгол малчин. Өвсний толгойг цанд туулж үнийн салхийг жиндүүлж мянган өвөл он улрааж удна. Гагцхөө малчин удвын малчин сэтгэлэл их газраан тамгалж эрдэн сүргэн хариулж өгтөн. Байгаль цагуур өөр бас зүйлийн хүчин нөлөөнд ихээр биш юмаа гэхэд багаар өвтөж буй бэлчээр нутгаа үнэн сэтгэлээс хамгаалах малчдын ухаан цагийн цагт дэлгэр болтугай. Монголын үндэсний радиогийн малчин нэвтрүүлэг ээлжид даваа гарагийн дугаараа хүргэлээ. Нэвтрүүлгийг бэлтгэж хөтлсөн Эрдэнэ 2-ын ган тулга найруулагч Даваадоржийн оюун цэцэг.